Ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Өнөөдөр амралтын өдөр. Ээжих юу хийж байгаа миний өр? Bubble maker юм уу? Амралтын өдрөөр бид нар хаусынхаа уртлын өвсийг хадаад зэрлэгээ зулгаагаад унжиж байна. Яа, ээжих өвсөө хадаарэ. Эвэн сайн. Аав тэр цааталт өвсөө хадчихин. Ээдний зүгтайгаа даалга болсон ажлаас миний мөн хүүл нэмэртэй тустай байна вэ ээжих үү? Эвэн сайн. Усны гут нотлоо өмссөн бүрэн бэлтгэлтэй байгаа шүү дээ миний өвчин. Манайх шин сүүхийн дарагтаа болсон. Тэгээд шаардлага өндөр тавьж байна. Одоо уртлынхаа зүйлгийг хаджээ 6 инчээс дээшээ гаргаж болохгүй гэд. Шаардлагын дагуу бид нар зүлгээ хадаад өнөөдөр дуусч байна. Тэ. За энэгээр ээж. Тэ таны бороо оронгоос байгаа. Бороо оронгоос ороо зүлг орчих. Миний хөө цуглуулаарай. Сайн байна. Монгол ногоо ургаасаа гэдэг энд ургасан ногоо. Ээж Монгол ногоо ургаасаа гэдэг энд бол ургасан ногоогийн зур хайчлаад гэдэг юм гинэ. Ээж бүр ууггүй цэвэрлж байна. Энэ цементний завсар ургасан. Энэ зэрлгүүдийг ээж түгээд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл энэ хараа. Ингээд энэ төв зам. Хүмүүс алхаж явдаг замын завсраар ургасан. Ээж ууггүй. Энийг бас түүцэн. Энийг бүгдийг бас түүцэн шүү. Одоо энэ хаус руу ордог. Машин патдаг. Яасан миний хөө. Энэ завсраар ээж хараа. Ийшээ бол ингээ бүгдийг авцаа бол энийг ингээ авчихсан. Ээж хараа. Юу нээж? Биеийн шар усыг тарааж ийг. Эдрийг бол бүгдийг гоё авчиж хараа. Ямар ч зэрлэг байхгүй бүгдийг авчиж. Чи яаж хувцас өмссөн бэ? Эв нараа өмдөө өмсө бууч ирж байгаа гинэ. Нэг өмдрөөгөө хоёр хөлөө хийцэн. Яаж минь хувцас өмсөж байгаа юм? Ичгөө шорт өмсөж чи явж чадах юм харъя. Яв эвэн. Япоо хөшгөл явж байгаа юм минь үуч. Ямар мондөг юм бэ? За бид хэд зүлгээ хадад баг дуусчихна. Юу гоё болсон манай хаадлын яард. Та нар минь энэ хөргөн булжмрыг харж гин үү? Богинсаа энд өвс хадах гэсэн чинь хашааны булантайгаа энэ өвсийг хадах гэсэн чинь энд хөрх юм. Өндөглөөд өндгөн хөрхөн дэгдэхээ олчиж. Та нарт харуулах уу? Харуулж болдго юм болов? Би энэ дэгдэхээ олцсон чи зүгээр өстэй. Дэгдэхээ олцсон чи би харж олно өстэй. За дэгдэхээ олцсон чи харуулж олно гинэ. Хэрэв өндөг байвал бас өндгөө голоо явчихдаг. Харуулъя та нар. За. Хит байна. За эвэн ирж. Эвэн эд нарс нуухгүй бол. Харах гад ирж. Дүүж хагаад байж байгаа юм байна. Харин тий. За та онгоолгоо энэ эвнийг харуулчихлахгүй тий. Наас мэддэг байхгүй. Ийм хөргөрөн гэдэг яасан юм шүү дээ. Харин хідүүлээ. Харин тэр доор. Тэг яа. Хөргөн бүр сайн газар нуусан биш үү? Хідүүлээ. Гурал байна уу? Дахиад гурал байна. Гуруулаа тэгээ дахиад нэг нь өндөг хийвэрээ. Хөнгөж хагарч те. Бүр нүдэ нэгээгүй ш таава. Ямар хөөрх юм бэ? Нүдэ нэгээгүй ингээд. Яг дуурайд хоол нэгчих шнээр ингээд. Тийм бэ. Болжмэр
Өндгөлч чинь 3 хөөрх юм нүдэ нэгээгүй 3 хөөрх юм байна. Дахиад нэг өндөг байна. Нэг үнийг хагараагүй. Нэг нь хагараагүй. Нэг өөр гэдэг. Би юм өгч болохгүй юу? Оо тийм үү. За орой хоолнд будаатай ногоотой хоол ихээр боогийн хайрлан тамга дээрээ сайхан маслаа хайлуулад өхрийн маха маслан дээрээ хийгээд маслыг их гоё үнэлтэй. Өдөрт жогоо маслын манайхан. Тэгээ зөөлөн гал дээр маха хоолой их гоё юм. Цаанаас гоё жүүс гараад хамгийн дээд нь хараа 8-8-аас дээш хахад би ингээд дуун тавцаа маха шаржин. Мах маань зөөлөн гал дээр бараг 10 минут болчихсон. За үүн дээрээ сонгом, шар манжин, шар ирэлиш нэмээд өгье. Ээж нь хажууд болооны яс бослогдсон байна. Нараа болооны яс бүр гоё шүлэн цагаан болсон байгаа. Энэ 21 хоногийн цэвэрлэгийн явцад болооны яс нэлээд сайн ууж байгаа. Өдөрт ээж 2 удаа ууж байгаа болооны яс. 2-3 удаа болооны шүл болооны яс гинэ болооны шүл ууж байгаа. Болооны ясны шөлөө хүрэн манжинтай, луувантай сайхан шүл хийж ууж байгаа. Ер нь хүрэн манжин бол хүний биед маш сайн. Биенээс хор гадагшлуулдаг. Гэхдээ би хулангаас асуусан манайхан ер нь байнга удаан ер нь их хэмжээгээр хэрглэж болохгүй. Ерөнхийдөө хаврын уйлралд, намрын уйлралд ингээ бие цэвэрлэгээний явцад хүрэн манжингаа хэрэглүүл их үр дүнтэй гэж хулан хэлжсэн. Надаас дээр Мая асуусан байсан. Хүрэн манжин хэрэглэж байгаа ингээд хэрэглээл ах уу гэд. Би тэгээд хариулж бичсэн үү бичээгүй юу? Боогийн санахгүй байна. Та нар байцааныхаа гоолыг хайчдгүй. Боогийн бол ингээд нэмэгэн зүсээд дахиад энийг ингээд юм жоохон болгочтой. Байцааны голд маш их кальц, амин дэм нь орч идэг гэж байгаа шүү дээ. Залуухан ээжүүдээ, хүүхнүүдээ байцааны голоо битээ хайж байгаараа ингээд нарийнхан зүсээд хоолндоо хийчин. Мах шар илээшээ хийгээд нэг 5-6 минут болсон. Дээрээс нь байцаа хийгээд өгье. Байцаагаа хийгээд 6-7 минут болчихсон. За энэ дээр давс хийгээд болоо. Ирмүү идэх болохоор амтлагч хийхгүй байгаа. Уг нь бол би сой соус хийх сонирхолтой байна. Гэтэ ирмүү сой соус битгий гэрэ гэсэн. Давс хийгээд. За харин энд ээжийн хоол буцаж байна. Болооны ястай шүл ээж хүрэн манжин луунгаа хийцэн. За харин хажуу талд дээр чү жоохон масл хайлуулад өндөг шарах чинь. Шарж байгаа мууган дээрээ чүт жоохон брокколи хийчихлээ. За энийг сайхан хуураад оройд 2 минут хуурнаа сайхан. 2 хумс сормос жижиглээд давс нэмээд тэгээ энэ хажуу талын хойлтойгоо холчин манайхаа. Өнөөдрөө бол бэлэн боллоо. Будаатай гомон, грин салат, би дээрэс нь улаан хүрэн манжин жигэнчгсэн байсан тэрийг зороод өнгө оруулаад хийчлээ. Тэгээд өхрийн махта ногоотой хуурга. Гой амттай эрүүл хол. Төрөөхөн гуруулаа байсан дэгдэх юм маань нэг өндөг байсан шүү дээ. Нэг өндөг маань хагараад өрөөлөө олчих. За би одоохон та нарт дайрч харуулаад. Харагдаж байна уу? Эрүүл. Хажаа би та нарт харуулаад. Ингээ харагдаж байна. Чип 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 чип. Чип 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 чип. Чип 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 чип. Дөрөлөө олцсон байгаа. Цараа чип 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 нэг өндөг нь хагарчих. Баяаны ширээ сакс тоглохоор явж ин федерал манахаас 40 минутын газар. Хааны 6 сарын дундуур болон тааны. Хааны 6 сарын 2 дахь 7 хоногийн хагасаан бүтэнсэнд хааны Америк даяар юм уу? Америкт байгаа монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болно. 35-аас дээш 35-аас доош гэд хоёр ангиллаар хаална гинэ. Манай Ширигийн баг буюу 10 багийнхан Вашингтон мужид төлөөлөд Сан Франциско хот руу сагсны тэмцээнд явахаар байнгын бэлтгэлтэй байгаа 7 хоногт нэг удаа тоглоод хүү ээж нь жолж байгаа.
Эвен. Эвен. Энийг аавгаа баяртай гэрээ. Манай Эвен, Эд нь хоёр ерөөсөн битэрийг дагдаггүй шүү. Явлаа гэхээр баяртай гэл гэртээ үлдчихсэн. Ерөөсөө даахгүй бүр жоохон байхдаа ч дагдаггүй байсан. Диндан байл юм уу? Онгорхаагаш тийч хаална. Чарай. Воо, манад хөшиг өгöd байгаа. Манай загсыг нэрээ та нар ойрт харлаа. Манай Rainbow. Нэг том болчихсон шүү. Rainbow. Rainbow шүү. Rainbow ин. Воо. Гэркина чи машин харж ийн үү гинэ? Манай Rainbow сайн байгаа. Том болоод сүүл нь бас анх ирснийг бодоод нэлээд томорцсон. Урт болоод байгаа. Өнөөдрийн тань мэдхүйн цагаараа та бүхэндээ энгийн нэгэн ирзэнийг гэхдээ аль болох бүдүүфтэр байвал манайхан зүгээр машиныхаа энэ агаар жуулагчийн энэ шугам байдаг шүү дээ. Энүүний дээгүүр нь оруулаад доогуур нь гаргаж ирээд уцаа тогтоогоод явж болох нэ. Энгийн нэг ирзэнийг ашиглаад уцаа тогтоож болох нэ манайхан. Ингээд яг юм зориултын уц тогтоогч байхгүй байвал та нар минь ирзэнийг маш хялбархнаар одоо энэ агаар жуулагчийн цаагуур оруулаад наагуур нь гаргаж ирээд ингээд уцаа тогтоочих нь байна. Ингээд хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл байж магадгүй гэдээ орууллаа. Амжилт. Ээж аваа сайхан шүршгт орж. Заримдаа ингээд шүршгт орчдөг юм. Шүршгт ороо жоохон тавж байгаа би үсийг нь шампундаа өгөхөөр өөртөө угаагаад жоохон тоглолцдог. Өнөөдөр завгүй өдрүүдийн нэг байлаа. Бүгдээрээ сайхан амраарай. Night. Удахгүй баяртай уулзъя. Өөдөө чод бүгд. Удахгүй чинь энэ хүүхэд инээдтэй хөөрхөн хийлээ. Evan, Aka has a momo? Aka has no momo. Okay, how about Grandpa? Aka has momo. Grandpa mom to mo. Yeah. Avan ямар юм? Aka has momo. Та нар сонсоо. Aka mom байхгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгснэ Grandpa болохоор momтэй гэд аав нь ямар юм гэж аав хагас momтэй гэд. За дахиад бас ага мөн юм уу? Ага мөн баггүй. Том Grandpa мөн юм уу? Бага. Ава мөн юм уу? Бага жоохон мөнтэй. Чи харин өөрөө ямар энэ залуу? My momo. Оо миний үд мөн байгаа юм уу? Бүгдээрээ сайхан амраарай. Night. Ээж бага. Open